За өнөөдрийнхээ YouTube бичлэгээр та бүхэндээ Kwon Ji-young буюу G Dragon-ы цагны танилцуулгыг хүргэх гэж байна. Kwon Ji-young буюу G Dragon, Jacob and Co брендийн Сөүл дэх нээлтэнд өргөдөн оролцож гайхалтай цагаа олон нийтэд танилцуулсан. Энэ нээлтэнд Kwon Ji-young-оос гадна Өмнөд Солонгосын нөлөө бүхий эрхмүүд болох Taeyang, саяхан Монголд ирсэн Hwasa, Kim Se-rock, Bam Bam болон Madu Seok ах нар оролцсон. Ингээд нээлтэн дээр Jacob and Co-гийн үйлдвэрлэсэн $1 сая үнэтэй цагийг та бүхэнд танилцуулах гэж байна. Jacob and Co-гийн цагнууд бусдаасаа ялгардаг нь гариг иргэсийг цагандаа багтааснаар онцлогтой байдаг. Жишээлх юм бол GT-гийн цаг цагаан алтан руу иргэсийг тойроо эргэсэн байдаг бөгөөд үүний доор нь World is Mine гэсэн бичээстэй байдаг. 193 ширхэг очир эрдний шигтгээтэй нилээд харагдахуйц байдлаар байрлуулсан. 152 ширхэг солонгийн өнгөтэй эрдний чулуугаар чимгэлсэн нүүрэндээ 288 улбар шар цагаан нил ягаан өнгийн эрдний чулуун чимэглэлтэй. Kwon Ji-young нээлтийн үеэр хэлэхдээ цаган дээр хамтран ажиллах ямар бүтцтэй нарийн ур чадвар шаардсан ажил болохыг ойлгосон. Энэ төслүүдийг эхлүүлсэн маань үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Энэ зүгээр нэг цаг биш, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл юм гэдгийг ойлгож авсан. Тэгвэл түүний зүүсэн цагийг харахад нэг тийм нарны аймгийг санагдуулахаар харагдаж байгааг та бүхэн харж байгаах. Ингээд нээлтэн дээр зүүлсэн G Dragon-ы цаг $1 сая буюу одоогийн төгрөг шилжүүлэх юм бол 3 тэрбум 222 сая төгрөгийн цаг зүүлсэн байна. Энэ зураг цахим хэрэгслээр маш олон хүн төрж бас шүүмжлэлт хүртсэн. Тэгвэл энэ зураг Инчоноос Хонконгд болох Chanel-ийн 2025 оны хавар зууны коллекцид оролцохоор явж байх үеийнхэн зураг. Энэ зурган дээр Jacob and Co-гийн цаг зүүлсэн тэр бүр хүмүүст харагдаагүй. Олон тооны алмаасан шигтгээтэй энэхүү цаг нь $240,000 буюу 838 сая 800 мянган төгрөгийн үнэтэй. Эхлээд түүний 2016 онд цэргээс салгагдахдаа зүүж байсан даруухан цагнаас эхлэв. G-Shock GA110. Ойролцоогоор $130 буюу 454 мянган төгрөгийн үнэтэй. Jacob and Co-той хамтран ажиллахаас өмнө GD цаганд маш дуртай нэгэн байсан. 2015 оны энэхүү зурган дээрх цаг бол Rolex Day-Date 36. Алтан шаргал өнгөтэй $40,000 буюу одоогийн ханшаар 139 сая 800 мянган төгрөг. Дараагийн зураг бол 2016 оны зурган дээрх энэхүү цаг нь Rolex Day-Date 41,000 доллар буюу 143 сая 295 мянган төгрөг. Гэхдээ Rolex-ийн цаг жил ирэх бүр үнэн нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Тэрээр өмнө Richard Mille-ийн цагаар бугуугаа гойдог байсан энэхүү хар карбон нүртэй цаг нь $385,000 буюу одоогийн ханшаар 1 тэрбум 345 сая 575 мянган төгрөг болж байна. Дараагийн зурган дээрх цаг мөн л Richard Mille-ийн цаг 2016 онд дэлхийг тойрох тоглолтын дээрээ зүүж байсан. Richard Mille Baby Nadal загвар $263,000 буюу одоогийн ханшаар 919 сая 185 мянган төгрөгийн цаг байна. Дараагийн цаг мөн л 2016 онд Сөүлд болсон тоглолтын дээрээ зүүж байсан Richard Mille-ийн RM52 Тэг1 цагаар керамикийн гадаргуутай голдоо улаан хохимоо толгойтой өрмөц цаг байсан гэдгээр онцлогтой ердөө цөөн тоогоор буюу 6 ширхэг үйлдвэрлэсэн гэж бичигдсэн байсан. $1 сая $154,000 буюу одоогийн ханшаар 4 тэрбум төгрөгийн цаг байна.